Энэ зураг дээр хэрэг чөлөөний хөшөө нь Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын хэрэг чөлөөний арал дээр байрладаг аврах том хөшөө юм. Хөшөөний өндөр нь 151 фут. Энэ зайн 151 фут. Тэгэхээр 15 давхар юм уу? Тэрнээс ч өндөр байшин шиг гэсэн үг. Ойролцоогоор 15 давхар байшин. Газраас бамбар хүртэлх зайн 305 фут. Эндээс энэ хүртэлх зайн 305 фут. 305 ба 151-ийн хоорондын ялгааны абсолют утга нь хэдвэ? Бид 305-аас 151-ийг хасах хэрэгтэй. Үүнийг та нар магадгүй чийжээр бодож чадах бах. 151 дээр 150-ыг нэмбэл 300-ыг гарна. Дараа нь дахиад өрийг нэмэх хэрэгтэй учраас 154 болно. Эсвэл энэ тооны машиныг ашиглаж болно. 305-аас хасах нь 151 тэнцүү 154. Үүнийг бид сая чийжээр бодсон. 154-ийн абсолют утгыг энэ талаар бодох хэдэд арга байгаа. Нэг арга нь зүгээр л тэр тоо. Тгээс ямар зайтай байна вэ гэж бодож болно. Эерэг 154 тгээс 154-ийн зайтай. Хэрвээ энэ сөрөг байсан бол бас л тгээс 154-ийн зайтай байна. Энэ талаар бодох өөр арга нь эерэгч байсан, сөрөгч байсан абсолют утга гэж эерэг тоог нь авахд болно. Аль нь ч байсан 154. Ахаад нэг жишээ бодъё. Энэ зургнууд гоё байгааз. Америк нэгдсэн улсад машины дундаж жин ойролцоогоор 4,000 фаунд байдаг. Анкилозаврус динозавр 13,000 фаунд орчим жинтэй байсан гэж үздэг. Энэ хоёр жингийн ялгааны абсолют утга нь хэдвэ? Бид энэ хоёр жингийн ялгааг тооцож болно. Бага жинг нь аваад ихээс нь хасж болно. 4,000-ыг 13,000-аас хасвал ялгаа нь 9,000 фаунд. 9,000-ын абсолют утга нь 9,000 байна. Эсрэгээр нь ч бодож болох байсан. 13,000-ыг 4,000-аас хасч болох байсан. Тэгвэл сөрөг 9,000 гарна. Гэхдээ сөрөг 9,000-ын абсолют утга нь бас л 9,000 байна. Бид энэ хоёрын абсолют ялгааны талаар бодож үзэх гэж байгаа. Альнаас нь ч альнийг нь хассан абсолют ялгааг олно. Гэхдээ альнаас нь альнийг нь хасж байгаагаас хамаарат ялгаа нь 9,000 эсвэл сөрөг 9,000 гарсан. Гэхдээ тэдгээрийн хоёулангийнх нь абсолют утга нь 9,000 фаунд байна. Ахад нэг жишээ бодъё. Энэ удаа зураггүй байна. Панамын сувг бол Панам улсын дундуур гардаг Атлантын болон Номхон далайг маш цохимжтойгоор холбосон сувг юм. Бид энд зөвхөн математик биш өөр зүйлсийг ч бас сурч байна. Франц улс уг сувгийг 1881 оноос барьж эхэлсэн ба Франц улс сувгийг барихаа зогсоосны дараа Америк нэгдсэн улс 1914 онд сувгийг дуусгажээ. Панамын сувгийг барьж эхэлсэн он ба барьж дууссан оны ялгааны абсолют утга нь хэд байна вэ? Үүнийг бодох хэдэд арга байна. Их оныг аваад түүнээс бага оныг нь хасаад эсвэл энд байгаа тооны машинаар 1914-өөс хасах нь 1881 гээд 33 болж байна. 33-ын абсолют утга нь 33 байна. Эсвэл эсрэгээр нь батсан ч болно. Абсолют утгын талаар бодож байгаа учраас бид альнаас нь ч альнийг нь хассан хамаагүй 1881-ээс хасах нь 1914 гээд сөрөг 33 гарч болно. Эдгээр хоёр тооны абсолют утга нь өөрөөр хэлбэл 33 эсвэл сөрөг 33 нь тгээс хэр хол байна вэ гэсэн үг. Аль аль нь тгээс 33-ын зайтай эсвэл эдгээр хоёр тооны эерэг хувилбар нь хэдвэ гэж бодож болно. 33 шүү дээ. Онуудын ялгааны абсолют утга нь 33 жилээ. Ингээд болчихлоо.